Суралцагч менторшип хөтөлбөр цэцэн дээр даран менторшип хөтөлбөрийн жагсаалт бүхий хуудас руу шилжинэ. Менторшипийг ангиллын дагуу шүүн харах, хайлт хийх, ирэмлэлт хийн харах боломжтой байна. Менторшип хөтөлбөрөнд суралцагчийн эрхээр дараах 4 төлөвтэй байх ба ихэлсэн, хүсэлт авч буй, сонгож буй, дууссан. Суралцагч хүсэлт авч буй төлөвтэй менторшипт хүсэлт илгээх боломжтой ба ингэхдээ тухайн менторшипийн мөрөн дээр 2 удаа товшин удирдамж хэсэг рүү шилжинэ. Удирдамж хэсэгт тухайн менторшипийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдах ба хавсралт файлыг PDF байдлаар оруулсан байна. Хэрвээ хавсралт файлыг татан аван харах бол тухайн файлын нэрэн дээр даран татан авах боломжтой. Хүсэлт хэсэгт суралцагч менторшипт хүсэлт илгээх боломжтой. Ингэхдээ хүсэлт илгээх гэх ногоон товчлуурын дээр даран хүсэлтийн төрөл, чиглэлийг сонгон, хүсэлтийн анкетыг бүглэн илгээх товчлуурын дээр дарна. Ингэснээр хүсэлт амжилттай илгээгдлийг их тэмдэглэгээ гарч ирэх ба таны илгээсэн хүсэлтийн мэдээлэл хүсэлт хэсгийн жагсаалтанд харагдана. Сонгож буй төлөвтэй менторшип хөтөлбөр нь админ хэрэглэгч хүсэлт илгээсэн ментор болон менти суралцагчдыг батлах болон цуцлах боломжтой байна.